За сайн байцгаана уу? Ярилцсан сонирхох залуучуудаа. За манай Sirius FX community-гийн зүгээс бэлтгэгдэх 7 хоног бүрийн зах зээлийн дүн шинжилгээ буюу маркет өөргөө маань эхлээд бэлэн болсон байна. За өнөөдөр 2025 оны 9 сарын 14-ний өдөр байна. За өнгөрсөн 7 хоногоо товчхон таймлал. За долларын индексийн хувьд бол ерөнхийдөө нэг иймэрхүү уналтыг бол хүлээж байгаа. За уналт маань л ер нь одоо ороод ирсэн байна. Тэгэхээр мөн өнгөрсөн CPI мэдээ бас гарсан байгаа. За мөн дээрээс нь доллар бол нэлээд суларсан харагдаж байгаа. Ер нь бол ажил хөдлийн түвшин нэмэгдснээс эхлээд инфляц хүртэл ер нь бол жоохон хэцүүхэн болоод ирсэн байгаа. За гэхдээ эх 7 хоног бол жоохон би өөр юм хүлээ гэдэг. Долларын хувьд нэг жоохон буцаад нэг чангарах 7 хоног явж магадгүй гэж би бас бодоод байна. Тэр ерөнхийдөө бол нэг уналтыг хийж өгчөөд тэгээ ер нь үргэлжлсэн нэг өсөлт орж иж магадгүй гэж үзэж байна. Ер нь бол долларын индексийн хувьд. За үүнээс юу гэж харж болох вэ гэхээр за биткойны хувьд харах юм бол за ер нь нэг бүхэл хөдөлгөөн бол яваа дууссан байж байгаа. Retracement бол ороод ирчихсэн. За тэгэхээр ерөөдөө эх 7 хоногийг бол би жоохон улаан талдаа байх болоо да гэж ер нь төсөөлөдөө эх 7 хоногийн лаа бол weekly-ийн лаа. Тэгэхээр дэшигээ зүгээ хичээд ер нь нэг жоохон уналтыг үзүүлж магадгүй гэсэн тиймэрхүү таамаг бол байна. За одоо ингээд хэрвээ хэдүүлээ харах юм бол за аншийн бүс бол шилжээд ороод ирчихсэн. За одоо ингээд шилжсэн бүсийг ерөөдөө тооцоолоод үзэх юм бол за бүсийн тогтсон байна. Дээрээ бол удаан тогтож үзүүлж чадаагүйг бол харж байна тийм ээ. За тэгээд энэ шинээс үндсэн доош шилжүүлэлтийг бол хийгээд өгсөн. За тэгээд бүс бол доошоогоо шилжиж орж ирэхтэй. Үндсэн тогтсон бүсээс ерөөдөө доошоо гараад ороод ирсэн байна. За энэ дундаа юу болсон бэ гэхээр бас нэг ерөөдөө liquidation болох ёроолыг бол ер нь бол аваад өссөнийг бол харж байна. Гэхдээ энэ бол хүчтэй liquidity хамлалт бол ерөөсөө биш байж байгаа. Энэ бол ерөөсөө нэг спорт маягийн зүйл болцсон байна. Тэгэхээр ерөөхдөө бол энэ retracement-ийн хөдөлгөөн ч гэсэндээ бас нэг тийм ерөөхдөө бол үргэлжилсэн өсөлтийн одоо хөдөлгөөн гэхээс илүүтэйгээр миний хувьд бол ерөөхдөө нэг pullback-ийн хөдөлгөөн гэж үзээд нэг уналтын бүтэн хөдөлгөөн явсан. Бүс шилжиж тогтсон. Тэгээд ерөөхдөө бол нэг retracement гэж үзээд энэ чинь нэг 50% руу бол орж иж байгаа гэсэн үг. Тэгэхээр энэ ч дахиад нэг импульсив хөдөлгөөн бол явах бүрэн боломжтой байгаа. За энэ ёроолыг бол эх 7 хоногт бол арай эвдэггүй. Энийг гэхдээ ер нь бол би нэг эвдэнэ гэж бас бодохгүй байна. Хэрвээ долларын өсөлт эх 7 хоног хөдөлгөөнөө үзүүлээд бүсийн шилжилт нэлээд дээшээгээ гарч ирэх юм бол үргэлжлсэн уналт биткойн дээр бас тодорхой хэмжээнд энэ ёроол хүртэл ч юм уу те ер нь бол орж ирэх боломжтой гэж үзнэ. Энэ ёроол хүртэл цаашаа. Тэгээ ер нь бол нэг энэ бүс рүү буцаад 100 мянга доошоо сэтлээд тэгээ нэг 90 мянга орчим руу ер нь ороод ирэх боломжтой гэж бол үзэж байна. Биткойн дээр бол за тэгээд ер нь крипто сонирхдаг хүмүүсийн үлдээ нөгөө 9-10 сар 11-12 гэх нөгөө саруудын нөгөө крипто трендing дата байдаг. Тэрийг судлаад харах юм бол миний санджаар бол 9 сард бол ер нь нэлээд уналт байдаг сар гэж орж ирж байна. Ер нь бол өмнөх жилүүдийг бодоход бол 9 сар бол бас жоохон тийм бүл сар бол байдаггүй. Гэхдээ бас тийм амар drawdownтай сар бас биш. Ер нь бол ерөнхийдөө бол тийм all time тогтоох хэмжээнд бол тохиромжтой сар гэж үзэхгүй байгаа. Тэгээ энэ ерөнхийдөө хугацаа бол бас их чухал та. Ерөнхийдөө жишээлбэл манай Монголд 9 сард хичээл орж байна та. Монгол жилдөө ер нь 9 сард хичээл орж байгаа холбогдуулан өвлийн бэлтгэл гээл ерөнхийдөө бол чинь бид нар хүний нийгэм хүний иж аз үс явагдаж байгаа учраас тодорхой нэг циклтэй байдаг. За тэгэхээр биткойны хувьд бол ер нь одоо 9 сар талтаа орж байна. Тэгэхээр ер нь сүүлийн 2-7 хоног бол одоо эхний 9 сарын эхлэлийг үзэх юм бол энэ чинь ерөнхийдөө бол нэлээд уналттай байжгаад 9 сараас ерөнхийдөө бол
гараад жоох өсчөрч гисэн байна. Тэгэхээр ерөнхийдөө бол одоо талтаа орчихсон байна. Тэгэхээр ер нь бол сүүлийн 2-7 хоног бол нэг жоох нэг иймэрхүү байж магадгүй гэсэн төлөвлөгөө. Тэгтээ юмыг аж битгүү. Бид нар бол 7 хоногийн таймаа гаргаж байгаа ч гэсэндээ 7 хоногийн хөдөлгөөнөө явж эхлэх үед нь анзаараад за тэгвэл ийм байсан юм байна гэдгийг бид нар тодорхойлдог. За түүний дараа паундын. За паундын бол угаасаа ярьж байгаа тийм маш тогтун байгаа. Тэгээ ядаж нэг ийм дүр зураг хүлээчихвэл тэгээ энэчнээс үнэхээр доош явах боломжтой байна. Ажил үргэлжлсэн үсэд орж боломжтой байна гэдэг зүйлийг бол уг нь хараад та. Гэхдээ яг одоохондоо бол том цаг бол маш нам жим байж байгаа. Ерөнхийдөө бол day trade юм уу scalp ялчаануудыг хийхэд тохиромжтой байгаа даа. За миний хувьд бол угаасаа том цагийн бүс задарт бол паунд бол арилжихгүй байж байгаа. Тэгэхээр ер нь бол паундыг бол би дүрдээ хайчаа та. Тэгтээ ер нь бол одоо бол нэг бүс задрах ер нь нэлээд төгсчихсөн байгаа даа. Энэ сарын хөдөлгөөнийг харах юм бол нэлээд итгэхгүй 2-7 хоногийг бол өнгөрөөцсөн байж байгаа. Сарын дундажлааны хэмжээг ер нь аваад үзвэл одоо нэг иймэрхүү хэмжээнд бол байдаг. Тэгэхээр ер нь бол дахиад нэг тесрэлт бол угаасаа орж ирэх нь тодорхой. Тэгэхээр ер нь бол энэ сарын сүүлийн 7 хоног төр паунд төр нэлээд паундын дээр ярилцаг бол хийх байх гэж тооцож байна. За Nasdaq бол угаасаа ойлгомжтой аа дөө. Тэгэл сайхан бай гээл хэтэрхийх баяжаад бай болчихгоо те. Nasdaq бол ер нь хөдөлгөөн бол угаасаа л ойлгомжтой явчих. Сайхан даваад тахлаа явж байна. Одоо дахиад шинэ хайдах даваад явж байна. За одоо pullback хөдөлгөөн бол мэдээж орж ирнэ. Гэхдээ энэ өсөлт бас нэлээд явах хаа. Тийм бас хурдан доошлохгүй. Ер нь бол 7 хоног Nasdaq бүсэлжээд ер нь дууссан л гэж үзэх юм байна л да. Хоногт Nasdaq миний бодлоор за ер нь дээшээ зүг үечээ доошоо орж хөдөлгөөн орж магадгүй. Ер нь бол нэг өсдөө нэг иймэрхүү байгаад тэгээд нэг юм баагаад 7 хоногийн кандл нэг иймэрхүү дуусах юм болов. Nasdaq бол яг угаасаа тэгээд нөгөө buy position угаасаа байгаа болохоор тэгээд угаасаа тэгээд энэс илүү дээш явах нь мэдж байгаа болохоор pullback-ийн хөдөлгөөнүүд жижигхэн юмнууд бол нэг сонирм биш л байна л да. Яг оролтын entry цэг хэрвээ дахиад хай гэвэл ер нь за иймэрхүү нөхцөлд бол айгүй тогтун хөдөлж байна. Тэгэхээр ерөнхийдөө бол нэг FIBA авчвал ер нь зүгээр баг. Тэгээ ер нь нэг FIBA хараад нэг энэ авируу ороод ирэхэд бол нэмэлт баядыг бол хийхэд боломжтой байхаар. Бусдаар бол ерөнхийдөө бол дийлэг хөдөлгөөнүүдийг бол өнгөрсөн 7 хоногт би анзаарч явсан л та ажиглаад явхад бол өдөртөө хөдөлгөөнөө хийгээд дуусгаад байсан болохоор яг том цагийн таамагт чиг хандлагын мэдээллийг бол бид надад бол харахаа өгөөгүй. Тэгэхээр ер нь бол миний 7 хоног ерөнхийдөө нэг иймэрхүү байх болов гэсэн таамаг бол байна. За алтны хувьд бол өнгөрсөн 7 хоног бол бас ярьсан байгаа. За тэгээд түүнийхээс таваа нэгд өдөр бол weekly-ийнхаа яроолыг барьж аваад тэгээ манайхан бол ер нь оролтуудаа бол хийсэн. Ерөнхийдөө бол яроолоо барьж аваад за хоёр дахь шөнө үү. Тэгээ ерөнхийдөө эсэлэд зүүчгсэн байсан. Тэгээ ерөнхийдөө эсэлийг бол энэ ч авсан. Уг нь бол типийг бол энэ хэмжээ дээр ажил 80 дээр байлоо. Тэгээ 80 дээр хитэд. Тэгээ 80 дээр авахаар ярьжсэн. Гэхдээ шөнө бол 80 руу арай хүрч чадаагүй буцаад унсан байлээ. Тэгээд ерөнхийдөө break even-ийг бол аваад явсан байлээ. За тэгээд тэрнээс хойш бол оролт хийгээгүй. Угаасаа тэгээд weekly-ийн лааны хөдөлгөөн угаасаа энэ ч ерөнхийдөө weekly яаж дуусна угаасаа тодорхой болцсон байсан болохоор тэгээд CPI мэдээгээр жишээндээ угаасаа атихгүй тодорхой. Гэхдээ ятэж дээшээ байна гэдэг чиглэл бол байсан. Гэхдээ ерөнхийдөө доошоо нэг жоохон liquidity хамж авчаад яваад гэсэн байгаа. Тэн дээр бол яг жоохон таамаглахад хэцүүх юм байсан. За тэгэхээр за одоо бол алтны хувьд одоо нэг pullback орж ирэх байхаа гэсэн тооцоолт байна. За яа тэгэхээр алтан дээр бол одоо бол том цагийн нэг сайхан маш том хөдөлгөөнийг хүлээж байгаа.
3000 орчим пипсийн хөдөлгөөн бол хүлээж байгаа. Энэ сарын сүүлээр өнөө 10 сая ихээр баг энтри нэгдэж тарах бах гэж бодож байна. Тэгэхээр одоо байгаа тогтсон бүс ерөнхийдөө бол шилжиж явцсан байж байгаа. Тэгэхээр энэ weekly-гийн лаа өөрөө ерөнхийдөө энэ week байна уу? Эх 7 хоногийн week дээр weekly-гийн лааны дээд зүү бол ерөнхийдөө бол юу вэ? Advertisement-ийн эхлэл байна. Тэгэхээр ерөнхийдөө бол эх 7 хоног бас нэг дийлэнх хөдөлгөөнөө анзаарч хагаад нэг сейл дарах бас төлөвлөгөө байна. За сейл бол мэдээж нэг иймэрхүү ханзаанд бол барих бах. Гэхдээ мэдээж явж байгаа хөдөлгөөнөөс шалтгаалаад аль хүртэл барих уу гэдэг маань бол угаасаа тодорхой болно. Тэрийг бол би групптэй бол бүгдийг хэлээд тоолцоод бол явна. За тэгээд алтны хөдөлгөөн яг уу манай community-гийн хүлээж байгаа хөдөлгөөн болвол нэг иймэрхүү тэгээд нэг ийм хөдөлгөөн байгаа даа. Тэгээд ер нь бол нэг энэ хөдөлгөөнийг бол барьж авах даалгавар бол байна. Энэ ондоо ер нь оноос өмнө авах хамгийн том юу юм болов? Тэрээс өмнө бол манайхан бол сүүлд авсан хамгийн том хөдөлгөөн гэх юм бол энд байгаа. Яг Яролоос нэрхэдэ орой дээр нь бол гарсан байж байгаа. За тэрний өмнө бол яг жижиг хөдөлгөөнүүд бол байсан. Авсан 3500 хүртэл хөдөлгөөнүүд бол байсан. Дунд нь бол яг нэлээд нэмж орж гараад бол явсан. Тэгэхээр ер нь бол одоо нэг ийм хөдөлгөөнийг бол хүлээж байгаа. За тэгэхээр энэ хөдөлгөөнөөс та хэдмээс хоцромооргүй байвал доор байрлах Telegram групптэй бас нэгдээрэй. За манай community-г үйл ажиллагаа ямар нэгэн төлбөргүйгээр олон нийттэйгээр явах хэрэгтэй байгаа. Тодорхой хэмжээний Vantage Broker дээр манай линкээр ерөөхдөө дансаа бүртгүүлээд Vantage-с зарлж байгаа депозит бонусын урамшуул болон өөр бас зөндөө урамшуулалт оролцоод аврагтаад бүгдийг аваад явах боломжтой. За Vantage Broker маань бас сайхан синтетик индексийг нийлүүлсэн байлаа. Тэгэхээр ерөөхдөө бол синтетик индекс дээрээс та бүхэн ялж боломжтой байгаа гэсэн үг. За ерөнхийдөө бол тийм байна. За алтны хувьд бол ийм том хөдөлгөөнийг хүлээж байна. Тэр хооронд ерөнхийдөө бол нэг sell entry болон buy entry гэсэн нэг хөдөлгөөн бол энэ 9 болон 10 сард явагдах нэ. За Nasdaq бол угаасаа тэгээ том цаг бол тийш яваад дөө. Ер нь бол аль энд багтал Nasdaq-ийн ерөнхийдөө ретрейсмент дуусна шүү гэдэг зүйлийг бол хэлсэн. Би бол өмнөх өөр юугууд дээр тэгэхээр ер нь бол Nasdaq бол нэлийн дэшээ бол явна. Тэр бол угаасаа тодорхой зүйл. За паунд yen дээр харин энэ оны сүүлээр энэ сарын сүүлээр л ер нь хөдөлгөөнийг гаргах байх та. За бусдаар ер нь 50 дөө. За тэгээд нэлээд олон хүмүүс бас сургалт сууж юм бичиж илээ. Тэгээ ерөнхийдөө яг бүгдэнд нь хариулаад бол явж байгаа. Гэхдээ maaхан бас дахиад бүгдэнд нь ерхий нэг мэдээлэл болох зорилгоор хэлэхэд за манад бол ерөнхийдөө одоо би өөрийн ашигладаг арга барил тэгээд сурч мэдээ сайжруулсан зүйлс тэр болгоно ерөнхийдөө бол бүгдийг хуваалцаад бол явдаг. Тэгээ бүгд видео хэлбэрээр ерөнхийдөө манай community-гийн нэг өрөөнд дотор хадгалаастай байж идэг. Манад орсон бүх хүмүүс ерөнхийдөө хизээд нөхөж үзээд эсвэл бүр татаж аваад үзээд явах бүрэн боломжтой. Тэр сургалт бол ерөнхийдөө нээлттэй бол байждаг. Би бол хэд хэдэн бичлэгүүдээс YouTube дээрээ тавьсан байгаа. Ер нь гол суур юмнуудыг бол тавьчихсан байгаа. Тэгээд тэрийг ойлгосон бол дараагийн бас шатны зүйлсийг ойлгомоор байвал манай community-д нэгдээд ороод ирж болно. Ямар нэг үн төлбөр байхгүй. Зүгээр над руу ерөнхийдөө Telegram групптэй ороод над руу ерөнхийдөө ийм бичээ. За ингээд би дансаа нэчлээ танад орё гэж хэлэхэд хангалттай. Тэгээд ерөнхийдөө тэрийг чинь баталгаажуулаад шууд групптэй ол нэмчихнэ. Тэгээд манай community-гийн үйл ажиллагаа нь ямар хөө явагддаг талаар илүү дэлгэрэнгүй мэдмээр байвал манай YouTube channel дээр байгаа өмнөх бичлэгүүдийг бас үзээрэй. Тэн дээрээс илүү бас дэлгэрэнгүй яаж явагддаг, ямар гоё нээлттэй байдаг, яаж сурагчдаа анхаардаг талаар ерөөхдөө бол мэдээлэлүүд бол нэлээд дэлгэрэнгүй байж байгаа. За тэгээд та бүхэнд эх 7 хоногийн ярилцаанд нь амжилт хүсье. За бүгдээрээ шахам амраарай. Ярилцаанд нь амжилт хүсье. За Sirius FX community байлаа. Баяр таа.